Morning. Picture 먹인 үстэй. Харсан. За Бөмсөө улсын аврах шалралт тэмцээн Өмнөгов аймгийн Далан задуу татнаа зохион байгуулагдаж байна. За тэмцээнд за 700 гаруй тамирчин оролцож байгаа бол за алдрын спорт хонооны тамирчид бол нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү тэмцээнд оролцоо ирсэн байна. За манай яг дэлгэцний харагдаж байгаа алдрын спорт хорооны логотой хаана алдар гэж бичсэн байгаа энэ хавцтай тамирчид бол манай тамирчид байна. За энэ чинь Камал багш нь нөр бодлтыг хариуцж ажиллаж байна. Манай охтуудаас хөөрхөн өсөх гоё болгосон байгаа л хөгүүд маань одоо байгаагаар байгаа үсэл гоё янзтайд орж байна да. Тийм. Дэлгэцэн юу орж байгаа юм бэ? Тийм мөн үү? 21 оны онлайн Бөмсөө улсын аврах шалралт тэмцээн. За яг одоо энэ суулт бол яг одоо ч гэсэн яг юм байна одоо. Сэтгэл ямар байна вэ? За Арслан клубийнхан Чонс Кёнхи. За манай шүүгч Янжилам. За манай волонтер туслах ажилчид харийн албаныхаа өөрөд даалгавар авцгааж байна. Сайн байна уу? За чиг наадаж оруулнаа заа. Ингээ хөөж зогтчаад зогтно. За технологи хөгжлийн төвийнхөө юм чи байна. За тэгээд ямар зорилготой ирсэн бэ? За барьж байгаа сайхан ярьж. За манайх нэг 30-аас 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд манай технологи хөгжлийн төвийн зорилго нь болохоор дэлхийн авраг юуныхаа сорилтыг юу нэ авч баслаа. Энэхүү тэмцээн. За баярлалаа. Хин гэдэг лээ. Гоё юм. За. Тэмцээний сэтгэлээс багштай хаваалцаач ямар хон сэтгэлтэй байна вэ? Сандарч гин үү яаж нэ? Жохой сандраад. Алчих гээд. Алчих гээд байсан гэдэг нь. Юунд дээр алдах гээд н одоо тэрийгээсээ давтсан шүү дээ. Яг гурдаа нүдэ дээр жохоо алчих гээд. Багш нөхдөд мэдээлэл өгсөн ойлгосон тийм. За. Өнөөдөр алтан медалийн тоглолт дуустал нь өнөөдөртөө ингээд ганцаарчсан гол явна шүү дээ. За тэгээд алдаж авахгүй бүгдээрээ сайн хичээгээд явна шүү. За өөртөө итгэлтэй сайн хийгээрэй за. За амжид. Ярач. Сандарч гэнэ үү? Сандарахгүй байна уу? За. Тэмцээнийхэн зорилго юу вэ? Ямар медаль авах зорилготой ирсэн бэ? Алт. Алт авах гээд байна те? Аха. За.
бас байдаг. За тэрийг хэдүүдээ баримтж явна. За тэмдэг нь юу байна вэ гэхээр одоо бөөнөрөө яг ингээд удирдаад явж байгаа хүнийг дагаад яг бөөнөрөө явна. Ерөөсөө цуурч хойш урагшаа гүйдэх нь хориотой байгаа даа юу. За юу уурхай үйл ажиллагаа нь явагддаг байгаа. Нийт 5 босон амтай одоо та хэлэх литгээ ярьж байна. Энэ хоёр нь болохоор ажилчтан доош ордог лит байгаа. За энэ налуу хамаар техник техник болон бажуултаа эргэж татаж авдаг. Бажуултын одоо үйлдвэр гэсэн үг. За энэ болохоор газрын гадаргын хөрсийг ингэ давхруугуудыг харуулж өгсөн байна. За энэ болохоор одоо баялаг нь Улаанбаатар хотын нэг дүүрэгтэй тэнцэх хэмжээний ийм том талбайг эзэлдэг ийм баялаг байна. За энийг болохоор блоглон олборлох аргаар олборлож авдаг. Энэ одоо юу гэсэн үг юм бэ гэхээр доороос нь бэлтгээ эгдэж доороос баялагын доороос нь авдаг байгаа. Доор нь болохоор за энэ бүтээн байгуулалтыг далд бүтээн байгуулалтыг байгуулахад дэлхийн 44.18 ажилчид залуучууд одоо далд бүтээн байгуулалт гар бие оролцсон байлээ. Rio Tinto гэдэг ийм компани үйл ажиллагаагаар ингэж явуулдаг байгаа. За тэгээ бөөнөрөө нийтдээ дэшегээ тойрог хэлбэрээр үзэж яваад 3 танхим үзнэ. За тэгээ цаашдаар доошоо бууж өвчрээд нэг танхим ингээд нийтдээ 4 давхар үзэж гарч ирэн шүү. За одоо яг та энэ оосмаа дагаад тэр үзүүлгийн танхим гэсэн ихтэй тэр давхар дээрээс мэдээд хүмүүс байгаа. Тэгээд тойрог хэлбэрээр үзээ. За одоо бой магас ясраа. Одоо усны сав. Усны сав. Одоо ширдэг. Би хатнаа. Ширдэг. Бас юу болсон юм бэ гэхээр хүмүүсийн зүүж байгаа зүүсрлүүд за тэгээд толгойн 3 чулуу болон гал төржсэн ором. За мөн одоо хөдөлмөрийн чулуун багаж зэрсгнүүд алдаж гисэн. За хүмүүсийн зүүж Наач бүр ухсан юм байна. Бичүү. Хамаа минь харагдчих. Ороо 2 1